За энэ хуулийн төслийн заалтурыг бол одоо үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд наривчлан авч үзэх шаардлагатай байгаа нь бол гишүүдэд харагдаж байгаа гэж би үзэж байгаа юм. За ер нь энэ хуулийн төслийг хэн санаачилсан, ямар агуулгатаас үл хамааран улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах процессыг тодорхойлох шаардлага бол байгаа. За түүнээс гадна хурлын гишүүдийн ёс зүйн асуудлыг ч гэсэн ярих шаардлага бол байна. За би Монгол Ардын намын бүлгийн дараагаар буюу олонхын бүлгийн дараагаар ажиллаж байхдаа энэ гишүүдийн ёс зүйн сахилга хариуцлагыг сайжруулах, эдгээр хурцаа нэмэгдүүлэх үүднээс бас одоо бүлгийн гишүүдийн үнэлгээний журам гэж гаргаад бас нэлээд асуудал болж ирсэн та бүхэн санаж байгаа. За энэ журмаар бол одоо ер нь хуралдаа суухгүй, хууль санаачилдаггүй, тойрогтой ажилдаггүй, гишүүний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, ийм тохиолдолд бол тодорхой үнэлгээ хийж улс төрийн хариуцлага тооцдог. Илүү одоо улс төрийн намын бүлгүүд хариуцлагатай ажилдаг ийм механизмыг бий болгохыг зорж ирсэн. Харамсалтай нь бол батлагдаагүй. За хэрвээ энэ батлагдсан бол одоо өнөөдөр засгийн газрын болоод төрийн доктортой үйл ажиллагаа ч гэсэн одоо хэвээ явагдах гишүүдийн ёс зүйн асуудал энэ хууль болтлоо яригдахгүйсэн болов уу гэж би бодож байна. За энэ дээр хэд хэдэн зүйлүүд байна. Дэмжих одоо шаардлагатай заалтууд бол байна. За мөн одоо дэмжих боломжгүй ч юм заалтууд харагдаж байна. За би хэд хэдэн зүйлээр бас тухайлаад хэлчихье. За энэ дээр одоо тодорхой зүйлийг боловсронгуй болгох шаардлагатай гэдэг үүднээсээ за гэмтрэг үйлдэлсэн болох нь одоо шүүр тогтоогдсон гишүүний асуудлыг одоо оруулж ирэхэд бас процессын тодорхойгүй байснаас болоод тодорхой юм асуудлууд үүсэж байгаа. За хуучин хуулиар бол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь байнгын хороо чуулганд оруулж ир танилцуулдаг байсан. За ингээд процесс явуулдаг байсан бол одоо энэ заалтыг нь орхидуулснаас болоод одоо хэн одоо төрийн байгуулалтын байгаар оролоод чуулганд оруулах тодорхойгүй болсноос болоод ийм ойлгомжгүй байдал үүссэн. Энийг бол засаж байгаа юм байна. За тухайн шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дараа улсын хурлын дараагаад одоо дээд шүүрт дамжуулан хөргүүлнэ ингээд шийдэт явна. Энэ бол одоо боловсронгуй болгож байгаа зөвлөл мөн. За энийг бол одоо ингээд дэмжиж явах нь зүйтэй. За нөгөөтгөр энэ хангаргаасаа нэтсэн бол гэж байгаа. Өрсөн араасаа. За энэ бол 2019 он орсон том өөрчлөлт одоо 29/3 бүгд сая ярьж байна бас манай гишүүд ярьж байна. За энэ бол их чухал заалт юм байна. За ер нь хангарга гэдэг маань юу юм бэ гэхээр өөрөө энэ хууль зүйн болоод эргэцсэн за мөн ёс зүйн одоо маш том агуулгыг дагуулсан зүйл. Нөгөө талаасаа энэ бол өөрөө тухайн одоо албан тушаалтны бүрэн эрх хэрэгжиж эхлэх энэ эрхийг нээж өгдөг зүйл шүү дээ. За мөн одоо дараагийн гишүүн хангарга өгснөөр одоо дуусруулж яадаг. Одоо сайд, их хурлын гишүүд, төрийн тусгай албаа шүүх хөрхөө бүгд хангарга өгдөг. Энэ бол өөрөө эргэцсэн үр дагавартай зүйл байхгүй юу? Гэтэл одоо энэ бас үлдээ нэг хүндэтгэлийн ёслолын шинжтэй арга хэмжээ болчиход байгаа. Тийм учраас энэ өргөсөн хангаргаасаа няцах гэдэг энэ зүйлийг бол илүү тодорхой болгох зүйтэй. Гэхдээ энэ механизмыг нь хэрхэн яаж тодорхой болгох гэдэг зүйлийг бид нар бас ярихгүй бол энэ өөрөө үндсэн хуулийн төстэй ч гэсэн маргаан дагуулсан юм асуудал үүснэ. Энийг бол илүү тодорхой болгох гэдэг үднэс зайлшгүй зүйлээ гэж би бодож байгаа юм. За мэдээж одоо ёс зүйг бол мэдээж хуульчилж болохгүй гэдэг зүйл байгаа. Энэ бол одоо өөрөө олонний маргаантай сэдв. Улсын хурлын гишүүний ёс зүйн дүрмийг одоо баталж явах үед ч гэсэн хууль болгож гаргая гэхэд бол хэлцүүлэг зохион байгуулж ирсэн. Ингээд бол ёс зүйг хуульчдаг юмаа гэж хэлээд одоо тухайн дүрмээрээ батлагдаад их хурлын тогтоолоор батлагдаад явж ирсэн байх шийдтэй. Тийм учраас энэ өөрөө олонний маргаантай сэдв байгаа. За дараагийн нэг асуудал байна. За эрсцийн хувьд бол мэдээж ойлгомжтой төлөвлөлийн чиглэл хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэг асуулт байгаа. За энд бол нэг юм байна. Үндсэн хуулийн цэс дүгнэлт гарган танилцуулснаар улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай тогтоол батлагдсан тооцох юм зохицуулт тусгацсан байна. За энийг бол уншаад би яг ийм агуулгаараа байна уу гэдэг дээр бол хэрэгэлцээд байна. За үндсэн хууль зөрчсөн одоо эгүүлэн татах үндсэлтэд дарах үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг улсын хурл сонсох буюу танилцаад хилцүүлэхгүйгээр за мөн одоо санал орохгүйгээр тухайн гишүүнийг эгүүлэн татах асуудал явагдаж магадгүй байна. Энэ өөрөө бас ноцтой асуудал шүү. Энэ дээр бол тодорхой одоо хариултыг авъя. За ингэж ийм зохицуулт туссан байна гэж би одоо эндээс уншаад бол ингэж хараад байна. Тэгээд санал хураалт тодорхой агуулгаараа их хурл дээр биш цэц дээр санал хураалт явагдах. За хариулъя. Хэн хариулах вэ? Отхон Баярын Машбат хууль зүйн ухааны доктор дэд профессор ажлын хэсгийн гишүүн хариулъя. За бид нар үндсэн хуулийг харах юм бол үндсэн хуулийн 29-ийн 3 дээр их хурл түүнийг эгүүлэн татна гэд үүрэг болгосон залт орсон байна. Нэгд хоёрдугаарт нь үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 67 дугаар зүйл дээр үндсэн хуулийн цэцэн шийдвэр гармах цаг хүчин төгөлдөр болно гэж заасан байна. Тэгэхээр хэрвээ бид нар энийг одоогийн механизмаар их хурлаар үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг хэлэлцээд эхэлвэл
энэ шүүгрөө 29-ийн 3-ыг нэмэх нь 67 дугаар зүйлийг зөрчсөн болж харагдах гээд байна. Тэгэхээр энэ агуулгаар нь нийцүүлж томьёолж байгаа юм шүү гэдгийг гэж л хариулъя да. За лавгийн Мөнхбаатар гишүүн тодруулж асууя. За яг л миний асуусан агуулгаар орсон одоо гарамгцсан хүчин төгөлдөр болох ёстой хэлцүүлэггүйгээр одоо шууд одоо шийдэгдээд явахаар ингэж одоо ойлгохоор хариулж явах шиг байна. За ингэхээр бид одоо үндсүүлийн цэц маань ер нь одоо ямар байгуулга вэ? Хэрхэн бэхжсэн бэ гэдэг асуудлуудаа бас гишүүд талаас нь бодох хэрэгтэй байна. За нөгөөтэйгөр институцийн хувьд одоо энийг хэрэгжүүлэх хэмжээнд бэхжсэн үү үгүй юу? За нөгөөтэйгөр энэ нэг юм байгаа. Цэц бол одоо улс төрийн шийдвэр гаргадаг ийм нөхцөл бүрдэж болзошгүй гэдэг ийм боломжит гишүүдэд бас байна. За ийм олон асуудлуудыг бид давхар сайн ярилцах хэрэгтэй. Нэг хоёрдугаарт ер нь улсын хурал өөрөө гишүүдийн асуудлыг хэлбэрийн хувьд биш илүү одоо идэвхтэйгээр оролцоотойгоор энийгээ шийддэг байх хэрэгтэй гэж би үзэж байгаа. Бас энэ дээр бол илүү одоо гишүүдийн асуудал яригдж байгаа учраас их хурл өөрөө энд идэвхтэй оролцох энэ болцоо болоод энэ механизм бүрдүүлсэн юм зохицуулт заавал байх хэрэгтэй шүү гэдгийг хэлье. За 4 номерын микрофон Отгонбаярын маш их ажлын хэсэг шүү. Тодруулж нэмэлт хариулт. За саяных дээр нэмэх зүйл нь юу гэхээр зэрэг 66-гийн 2 3 дээр л 2 дээр хаа. Чинь 66-гийн 3-ын одоо 2-ын 3 4-р заалтад байгаа одоо тэр асуудлаар гаргасан дүгнэлтийг цэцгийн дүгнэлтийг их хурл хилцэх хэрэггүй гэдэг яг тэрний дараагийн залтанд 66-гийн 3 дээр баха заачсан багт. Тэгэхээр хэрвээ дахиад энэ асуудлыг их хурлаар хилцэх юм бол тэр нь өөрөө зөрчилтэй болж таах гэдэг байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ асуудлуудыг цөмөрөнгийн их хурл дээр өөрсдөө хилэлцэж, нарийн хилцэж, дахин авч үзэх нь зүйтэй гэж Мөнхбаатар гишүүн хэлж байгаа бол бас зөвлөлтөө энийг дахин хилцэж ярилцах нь зүйтэй. Ер нь бол яг За жаргал сайхны зол жаргал гишүүн асуултаа асууя.